За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Нарны орон Японоос мэдчилж байна. Тэгээд ямар ч өчтөр лайв ингээ хийлсэн. Тэгээд Японоосд ирээд амар төсөөлөж чиг нэг асуудал үүссэн. Интернетийг муутай юм байна. Wi-Fi авахгүй, метро Wi-Fi авахгүй. Гадуур энд орохоор айгүй муутай. Тэгээд бараг дэлгүүрт ороо Wi-Fi-д ингээд ороод ашиглахаар бүр дэлгүүр өөдлөө очихоор шууд гарчдаг. Нэг тийм метро ресторан дээр нь хэр оргийн интернет л нэг айгүй муутай нэг тийм газар байна. Яа цавчлаарай. Ачна. Яран сонсогдож байна. Яа цавчлаарай. За сонсогдож байна. За тэгээд бид хоёр өнөөдрийн лайв дээр юу ярих гэж байгаа гэхээр хүмүүс агих нөгөө нэг коммент юу чат чи яаж Япон явсан нахаж болчихсон. Тэгээд Япон явсан бэ. Тэгээд Японы визэнд яаж орсон бэ? Солонгосоос зардал нь хэр байна? Ямар байна гэдэг нэг айгүйх асуултууд асуугаад тэгээд угаасаа групп дээр бас нэг мэдээ оруулчвал дараа нь өөр тухайн үедээ шинээр ирсэн хүмүүс ч гэсэн хэрэгтэй болов гэж бодоод ерөнхийдөө мэдээлэл оруулахар шийдсэн. Тэгээд Солонгостой монголчуудын Япон явах айгүй сонирхолтой байд юм билээ. Айгүй тийм бүгд ер нь дор ойрхон ирсэн юмцэн дээ. Бага зардалтай нэг явчаад ирэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээд тийм хүмүүс тэгээд яг миний хувьд гоё санагддаг байсан тийм. Надад бол зүгээр зардал багтай юм санагддаг байсан. Монголоос явснаас. Тэгээд бодлого бүр амар өндөр хүчлээ орно шиг гэж би бодсон. Гэтэ байгаагүй. За тэрийг бол хэвчээ өндөр хүчлээ байгаагүй шүү. Тэгээд ямар ч сан тийм байсан учраас мэдээлэл оруулах гэж бодсон. Тэгээд бид хоёрын хувьд болохоор бизнесээрээ тий хамгийн ихэнд нөө бизнес эхлээ ярьчих дараалалаараа Солонгостой визэндээ орсон байгаа. Яг бол Солонгос сүүлийн бараг 3-4 жилийн үйл ажиллагаа одоо нэг мөнгө өргөч юм уу тийм хүмүүс Солонгостойгоо учраас Монголд ямар нэгэн данс авахгүй тийм учраас Солонгосоос визэндээ орсон. Тэгээд материалаа тэгэхээр өөрсдөө бүрдүүлж ерөөхдөө тийм өгсөн байгаа. Тийм. Тэгээд бүрдүүлэх материал нь болохоор яг ямар чиглэлээр явж байгаасаа шалтгаалаад өөр байсан. Аялал зурчлал 100% аялал зурчлал дотор 100% аялал зурчлал эсвэл найз нөхөд дээр ч юм уу та гэр бүл дээр очиж байна уу гэдгээсээ шалтгаалаад хоёр өөр төрөл тэгээд сурахын виз тэгээд нөгөө нэг ажил нөгөө нэг юугаар ажиллаа явах томилолтоор явах юм уу тиймгүй төрөл байсан. Тэгээд бид тэр яг ярих гэж байгаа зүйл нь болохоор аяллаа чиглэл байгаа. За тэгээд аяллаа чиглэлдээ бид хоёр болохоор өөрсдөө шууд 100% аяллаа гэж орсон. Тэгээд тэр нь яг ямар юм бэ? Яагаад гэж орсон бэ гэхээр бүрдүүлэх материал нь хамгийн амархан, хамгийн цөөхөн байсан. Яг нь найдвартайгаа үзэх юм бол Солонгос талаасаа нөгөө Япон талаасаа урилга авах ч юм уу, эсвэл таньдаг хүмүүс байвал хаяг утсын дугаарыг бичээрэй гэдэм билээ. Тэгэхээр яг тэгээд ирэхээр тэр тухайн бичсэн хүнтэйгээ одоо бид нар найзууд ямар холбоотой байдгийг заавал нотлох шаардлага гарна. За гэр бүл бол яг гэр бүлийн тодорхойлт аваад өгч болох боловч одоо найз нөхөд ч юм уу таньдаг хүмүүс ахын бол одоо 10 жилийн найз би хэд 10 жилийн найз цацаам нь болохоор оюутан ангийнхаа найз дээр ирсэн. Тэгэхээр цуг байсан одоо сургууль төгссөн бичгээ зураг ч юм уу тиймхүү батлах материалууд хэрэгтэйсэн тийм. Одоо бидний бүрдүүлэх материал дээр илүү их материал нэмэгдэн гэсэн үг болсон байхгүй юу? Тэгээд бид хоёр ерөнхийдөө залхуураад тэгээд материал бас үнэн бодтой зөв байх юм бол бас амар хурдан гардаг гэж сонссон байсан. Тэгээд ерөнхийдөө илүү дотор материал гаргах тийм цагч бас байгаад байгаа юм да. Тэгэл ерөнхийдөө 100% хуваараа аялал гэж материал бүрдүүлээд ороод визний хувьд болохоор орой бид хоёр чинь яг нэгтгэхийн орой 3 өнгөрөөгөө 4-өөс хаад юм билээ Солонгосын хэлчин. Тэгээд 3 өнгөрөөж өгөөд маргааш нь болохоор өглөө 12-ын цагт мэйл бичгээд виз чинь гарцаа ирж паспортаа аваарай гэж хэлжсэн. Тэгэхээр хугацааны хувьд бол 24 цаг шаарддаг юм байлээ. Магадгүй материалын асуудалтай бол яг нэмэлт материал шаарддаг гэж хэлжсэн. Би тэрээс бол энэ удаа шаардаагүй. 2 жилийн өмнө би бас Японы визэнд өмнө ганцаар орж исэн. Тэгэхэд болохоор яг яваад очисон чинь материал дутуу байна дахиад нэмж өгөө гэж шууд хэлжсэн паспорт өгөхөөс өмнө. Тэгээд зардлын хувьд болохоор нэг хүний материал виз бүрдүүлэх чинь 32 өгсөн тийм 32 мянга байсан баха. Тэр хавцаа нөө шимтгэл төлдөг юм байлээ. Визний хурамжээр. Тэгээд тэр нэг удаагийн визний хурамж одоо магадгүй би буцаад Солонгос очиж буцаад Японд руу дахиж виз мэдүүлнэ. Солонгосын элчин Солонгос байрладаг Японы элчин болохоор
Хунгамун гэдэг нөгөө хааны ордон байгаа. Тэгээд Ангук гэдэг Инсадууны тэр яг хоёрын яг голд нь B Tower гэдэг тийм хос бас айгуу Twin Tower шиг тэрний B хэсэг дээр нь тэрний 9 давхурт гэдэг лөө 7 давхурт байдаг юм байлээ. Тэгээд тийшээ очиж ямарсан материалаа өгөхөд болно. Тэгээд ажлын цаг нь болохоор өглөө 9-оос 4 хүртэл байдаг юм байлээ. Тэгээд бүрдүүлэх материалын хувьд тэгэхээр C6 нэг хоёр өгсөн лөө. Нэг хоёр өгсөн тийм. Яг нөгөө Японы паспортны C6 гэдэг бас тусдаад даруулт юм лээ чихмхээ гаргаад арай өөр. Тэгээд паспортны C6 аяллаа нөгөө тиг гэдэг байгаа. Тэгээд хамгийн чухал нь хоёр талын тиг захиалсан бичиг дээр ерөөхдөө бууз захиалсан бичиг. Тийм тэгээд дээр болохоор тэрийгэ booking дээр ерөөхдөө хийцэн байсан. Тэгээд аяллаа маршрут тийм танаас нөгөө нэг юм юу гэдэг юм хүснэгт өгдөө. Тэгээд тэрэн дээр очих байгаа газар хийх гэж байгаа зүйл цагаа хаягтайгаа бичдэг юм билээ. Тэгээд нөгөө давхар Шинчонсоо гэдэг нөгөө нэг анкет бөглөдөг юм байдаг байхгүй нөгөө материал бүрдүүлэх материалын анкет. Тэр анкетаа бөглөн хавчралтаар сурж байгаа бол нөгөө нэг юу оюутны тодорхойлолт. Ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт. Тэгээд нэмэлтээр хамгийн чухал зүйл нь 6 сарын банкны хуулбар гэсэн тий. Банкны баталгаа айгуу баталгаа шүү хуулбар тий. Дансны гүйлгэний хуулбар. Ийм л яг 7 материал бүрдүүлэл өгсөн. Өөр ямар ч нэг шинэ материал үгүй. Тий. Ерөөхдөө өөрсдөө тэднийг тэг яг ийм 7 материал бүрдүүлж өгсөн маа. Тэгэхээр уул нь бол гайгүй. Бид хоёр өглөө 12 дуулзаад бүх юмаа тэгээд яг бэлэнсэн юм даруулаад тэр нөгөө нэг дансны хуулган л ерөөхдөө бэлэнсэн. Сургуулийн ерөөсөө ингээд бүрхэг. Тэгээд бүр Японы юм уу гэж ямаа ярьж байгаа. Тэгээд гинт өөрсдөө. Тэгээд 11-ийн үед уулзаал 2 гэлд ороод C6 даруулаад банк руугаа гүйж очиж нөгөө нэг хуулгаа гаргуулж авахуулаад интернет орж нөгөө нэг booking хийж буудлаа захиалгаа гэж тэгтээ худалдаж аваад тэгэл орол материалаа өгсөн чинь цаг 24 цаг шүрхгүй гарцсан. Тэгэхээр тийм хүнд бол биш гол нь материалаа айгу үнэн зөв бүртгүүлэх нь айгу зүгээр юм билээ. Тэгэхээр нийт 7 материал байгаа. За тэгээд энэ 7-оос хамгийн их асуудалтай хүмүүсийн хамгийн их асуудал нь банкны нөгөө дансны хуулга. Тэгээд тэр нь болохоор нийт 6 сарын хуулга байсан. Тэгээд 6 сарын хуулган дээр яг нөгөө орж гарсан зарлага аяуг хардсан байлээ. Тэгээд бас хэд их хэмжээний мөнгө нөгөө учир шалтгаангүй ороод ирэхэд тэргээ батал гэдэг юм лээ өгцөө. Тэгэхээр тэр комент төр байжгаад ярих юм ачи дараа нэг комент хариулъя. Тэгээд нөгөө одоо 500 ч юм уу 300 ч юм уу жоохон их хэмжээний мөнгө болоод ирэхээр хаанаас авсан ямар учраас орж ирсэн мөнгө вэ гэдгээ батал гэдэг. Учраас бас хэд их хэмжээний бүлгээ орсон мөнгийг гэхээсээ илүүгээр их гүйлгээ одоо Pyongyang чек карттай бол айгуу зүгээр тий. Тэгээд ер нь явж байгаа хүмүүс 1 сарын өмнөөс 1-ээс 2 сарын өмнө ер нь дансныхаа нөгөө нэг гүйлгээгээ жоохон хянаад би жоохон баахан зөөр орлого оруулаад бас тодорхой хэмжээний дансныхаа үлдэгдлийг 0 заалгахгүй ч юм уу тиймэрхүү хэмжээгээр өөрөө дансныхаа гүйлгээ зам бодох хэрэгтэй. Би бол айгу 2 жилийн өмнө ороод нөгөө яг тэгж юу материал нэмэлт материал нь чиний дансны үлдэгдэлд орж байгаа юм 300-аас дээш мөнгө 200-аас дээш гэсэн баха батал гэсэн баггүй шууд хэдийгээр ATM-с хийж байгаа ч гэсэн хаанаас орж ирсэн батал гээд тэгээд хаширсан учраас баг Япон явах болонгууд 2 сарын өмнөөс бэлдээд хамаагүй хэмжээний мөнгө дансандаа оруулахгүй болоод яг тодорхой тогтсон мөнгөийг л оруулдаг ч юм уу тиймээс. Тэгээ нөгөө нэг гол нь бас Японд хэдэн хоног ямар маршрут явахаа бас тодорхойлж байгаа бас банкны дансны юу үлдэгдлээс тодорхойлох юм байл шүү. Одоо шилээ бид хоёр бол 2 шин 3 өдрийн ийм аялал хийж байгаа. Тэгээ тэрэндээ ерөөхдөө энэ тавьцаа мөнгийг өрнө гэдэгтэй мэдээж Японч өртөг өндөртэй болохоор. Тэгээ 3 сая ерөөхдөө 3 сая үлддэг. Тэгээ банкны юутэй гаргаж иж авчирсан байгаа. Тэгээд тэр чинь бас нөгөө батал гэдэг нөгөө буяач нөгөө туршлагатай болохоор тиймэрхүү юм дээрсэн амар тооцоолоод анханасаа яаж битэрийн болохоор нэг арга хэрэгэлсэн нь оюутнууд учраас бид нар орлогогүй тийм учраас нөгөө нэг яасан Монголоос мөнгө авсан. Тийм бас Солонгосоос хамаагүй данснаас бас мөнгө авсан байх ч бас хүмүүсгүй яа тийм их мөнгө ингээ байх хэрэгтэй гэх ер нь тиймэрхүү нарийн ширэмд амар их батал гэж хэлдэг болохоор битэр шууд Монголоос эцэг ихээс мөнгө авсан болохоор тийм амар арга тэрийг битэр ашиглаж. Тийм тэгээд нөгөө Солонгосын банкнуудтай монголчин нөгөө кредит нэмэлээ тий. Тэгээд мөнгө явуулахаар манай яг 90,000 төгрөгийн шимтгэл өгсөн 5 сая төгрөгөн дээр 90,000 шимтгэл өгсөн тий. Тэгээд нөгөө нэг юуны данс мастай байх хэрэгтэй юм байна гэдэг бас тийм. Тэгээд нөгөө нэг олон улсын гүйлгээ гэж хэд юм бэлээ. Тэр нь болохоор яг зөвхөн Монголоос одоо нөгөө шимтгэл өгөө 5 саятай л 90,000 шимтгэл өгсөн. Тэнгүүд автоматар одоо нөгөө MoneyGram эднэр шиг биш 24 цаг
Биш 3 өдөр лөө. Хэд өдөр лөө? 20 өдөр. Минийх тий баг өдөртөө. Ямар ч 24 цагаас 48 цагийн хооронд шууд Солонгос дахь данслууч нөгөө нэг энгийн гүйлгээ шиг яваарчт юм бэлээ. Зүгээр гадаадын гүйлгээгээд тэнгуутаа тэрийгээ шууд нөгөө нэг дансны хуулгааныг аваад давхар олон улсын гүйлгээгээд тусдаа тийм капитан заа авчт юм бэлээ. Тэгээ хавсаргаа төгөр дансанд чинь ингээд орж ирсэн одоо 3 сая вон орцсон хэвээрээ тэрийг Монголоос олон улсын гүйлгээ болгож авсан шүү гэ хавсаргаа цуг өчгөр энэ хүүхэд одоо аялах гад ээж авсан мөнгө авсан байна ч юм уу тийм юу гарч ирдэг амар юм бэлээ. Оюутнуудын үед бол хамгийн эрсдэлгүй. Тэгээ яг та Монголоос мөнгө авчаад банкны батлаа виза авах буцаа өгч. Тэр өөрсдөө тэгсэгээл эндээсээ болгож матлаа тэгээд явуулж байгаа буцаа гацсан ш. Тийм арга бас байгаа шүү гэж хэлмээр байна. Ажилчдын хувьд болохоор бид өөр өөртөө туршлагагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сонссноор бол яг нөгөө нэг бараг тийм ажил хийх шаардлагагүйгээр сар болгон тогтмол цалинтай гэж үзчихсэн. Тэгээ оюутнууд дотроо бас нөгөө нэг юу 20 цагийн гэрээтэй оюутнууд байдаг штеп. Шинжаан хийсэн ажил хийх хүсэлтэй болсон. Тийм хүмүүс болохоор тэр бичгээ өгөөд ажлынхаа газрын гэрээг авчир гэж хэлээ. Би нөгөө 2 жилийн өмнө баахан мөнгөө би яаж бодлоо би энэ арбайтны мөнгөсөн чинь тэгвэл чи тэр гэрээг авчирч гэдэг би тэр үед гэрээ байхгүй жагаад хэлчмээ өнгөрсөн л доо. Тэр шиг тийм гэрээтэй хүмүүстэй бас тэр гэрээгээ авчирч юм бол тэр чинь орлого нөгөө данс санхүүгийн баталгаа болж өгдөг юм байлээ. Өөр визэн дээр нэг чухал юм бол байхгүй тийм. Тэгээд захиалах хувьд байна жоохон. Тикетний захиалга бол угаасаа заавал нөгөө нэг юу яадаг гэсэн шүү дээ. Мөнгө төлж хийдэг. Booking бол ихэнх газрууд очоод төлөх ч юм уу эсвэл тэгтээ нэг хугацаатай цуцлах боломжтой байдаг учраас эхлээд үнэтэй газар ч юм уу гайгүй газар захиалга хийчээд дараа нь тэргээ цуцалчих болно. Гэхдээ хит нөгөө үнэтэй газар хийчихээр бидний ашиглах нөгөө санхүүний үлдэгдлээс тооцоолохгүй бол эдгээр ийм үнэтэй бодол буучаад үлдсэн мөнгөөр яаж аялах юм ч юм уу те. Тэгээд дундажлаад өөрөө тэргээд тооцоолоод амар итгэл төрүүлэхээр юм бэлдээрээ гэж хэлмээр байна. Өөр чин захиалга дээр чин тэгээ буудлаа бол яг тийм хэлсэн шүү дээ нөгөө нэг найзуудын хаягаар битэр ингээд найзандаа ирсэн байгаа ч гэсэн найзуудын хаягаа ингээд өгөх юм бол битэр төлөөх материал шаардах байсан учраас эхлээд битэр зөв буудлаар орсон гэсэн үг байхгүй буудлын захиалгыг тэрнийхээ ингээд гаргуулад тэгээд нөгөө материал дундаа хавсаргаад ингээд битэр орж ирэхэд бас тэр буудлах юм хаягийг ашигласан. Би тэгэхгүй бол бас асууж ирсэн. Би нөгөө бичгийн мартцсан орсон байхгүй гэсэн чинь энэ хаяа хааны буудлах ингээд надаас. Тэгээ бичиж өгсөн чинь окей гэж орсон. Яг шүү. Бүр тогтцсон солон Японд удцсан хүмүүнээр урилга авч байгаа бол гайгүй. Тэгээд бид өөртөө дээрийн хувьяас бол хоёр оюут бас нэг баг хэлний оюутнууд дээр л ирж байгаа байхгүй найзууд дээр тэрс нэгэл бас хэцүү тэрийдээс бага материал гэж яхаар гэж бодоод өөртөө зүгээр шүү 100% аяллаар харсан. За визний хувьд бол тийм байсан тий. Одоо тэр аялын сэтгэлийг сонсон. Тийм тикетний хувьд болохоор яг хугацаанаас шалтгаалаад өмнө нь өөр байдаг. Бараг хүмүүс мэдэх. Бид хоёрын хувьд бол яг 350 мянган воноор хоёр талынхаа тикетээ захиалсан байгаа. Тэгээд Токио өдөр шүү. Тийм Токиод ирсэн байгаа. Бид Токиогийн Нарита нисэх бодол дээр ирсэн. Токиог сонгосон шалтгаанууд нь бид хоёрыг гайдалж явах. Таны хүмүүс маань бүгд энд байсан тийм байсан болохоор. Тэгээ бас хүмүүс анхан юу болохоор за юмсан Токио гэдэг. Токиод ирсэн. За Токио сэтгэж гэмитгүй. Гэхдээ яг муухай бол мэдээж биш. Бас шинэ улс байсан. Бид хоёрын хувьд бол виз мэдээс анхны аяллаа улс ерөөхдөө болсон тийм. Визтэй явж байгаа аяллаа. Миний хаан. Хойло Камбож. За Камбожд нэр агалдаад тийм чи арай том өөртөө үзэлдэж яасан болохоор Камбож Вьетнамын жижиг энэ. Тийм байсан болохоор юм байсан. Тэгээд Японыг зөвхөн миний хувьд бол амар гоёор төсөөлцсөн байсан юм уу да. Тэгээ жоохон тийм бүр амар гоё яс жоохон гэл би ямарсан хүмүүсийг амар Япон руу зүтгээд байдаг жоохон гайхсан. Тэгээ бүр өндөр хөгжлийг бол бүр амар бас өндөр тулцсан. Бүр слоосыг бүр хит давуулсан юм болоо гэж би бас бодсон. Би тэр тийм газар авч яваагүй мөө мэд. Зөвхөн дандаа төөрөл явсан. Тэгээ бол дандаа хотын нийслэлээр явсан боловч тийм амар солонгосоос холд авсан юм бол мэдэрдэггүй. Wi-Fi-с хэсэлж жоохон тийм. Өө метро Wi-Fi явах шүү дээ. Жоохон тэгсэн. Интернетний асуудал ч их байгаа. Тэгээд тийм ерөөхдөө Wi-Fi. Тэгээд цэвэрхэн гэхдээ үнэхээр цэвэрхэн юм билээ. Хог бол байдаг юм лээ. Хайг болоо. Хог мөгийг бол үнэхээр нямба ялахтай билээ. Ундаа савна. Цэвэрхний хувьд бол цэвэрхэн тэгээд хүмүүс нь үйлчлэгээ бол гоё юм лээ тий. Амар боловсон. Бүлцэнгүй хүмүүс юм билээ. 50 тийм хүмүүсийг айгуу зөөлөн болоо тий. Тийм гоо тийм эмгтээлэг
баймар санагдтал ингээ айгу зүйл яриад байгаа санаа зовоод байгаа юм. Тэгээ бид болохоор тийм Токиод ерөнхийдөө үзэж болох тийм зүйлүүдийг ерөнхийдөө үзсэн. Ихэнхдээ үзсэн. Тэгтээ бид бас өөрчлөлөөр бас айлхан бүх юм хямдхан гэж нөгөө ингээд төсөөлсөн байсан болохоор бас бүх юм ингээд одоо ингээд метро дотор ч юм уу те бас өнгөө автос нийтийн тэмрэл явж байгаа. Өнгөө автос шатвас тийм ашиглаж машиглаад явсан. Тэгээд өний хувьд бас гайгүй шүү тий. Гэтэ ямар ч өртөг өндөртэй. Айгу өртөг өндөр. Ялангуяа метроны солонгосын бид нар ч юу нь бол Сөүл дотроо өглөө гараад зүгээр нэг газар л очиж буцаж хоёр талдаа ер нь нийлээд 2500 вон болд нь штэ. Японд болохоор асуугаад ер нь ингэсэн чинь явахтаа нэг тал нь хамгийн багадаа 5000 вон. Тэгээ явж ирэх чинь нийлээд 100000 вон зүгээр хамгийн багадаа гэж байгаа байхгүй. Тэгээд эднийх нь шугам солонгос шууд мөнгө нэмж авдаг юм бэлээ. Тэгээд шугам мөнгө солио авчих юм бол бараг л зүгээр гэрээсээ ямар ч мөнгө өрхгүйгээр нэг газар очичоод буцаад ирэхэд 20000 вон болдог гэж байгаа байхгүй. Такси максинд өгөн суун бүр такси суух хүмүүс амар их үүд юм бэлээ. Тэгээ такси хүмүүс амар гоё юм байл л дээ ингээ харахад. Гэтэ бид тэр юу хаалга нь өөр автоматар нийлдэг гэсэн тий. Тэгээ ингээд хүмүүс аюу гоё хавцдаг гэсэн. Тэгээд яг бүр нэг гоё гонж монж өмссөн залууч нартай гоё юм блэ. Тэгээ ямар сууж утсан биш. Сууж өмсөв шүү дампуурах байсан. Тийм тэгээд халуусны газар хонс ихний шинэ. Тэр бүр аршин халуус биш аршин. Халуун аршинны газар юм тий. Тийм. Тэгээд тэр нь бүр аюу гоё ингээд бүр юу бүр ингээд юу болцсон юм цогцлбор шиг. Тийм газар юм блэ. Центр болсон тий. Одоо жишээлбэл ороод өнгөч юм Слонгост бол нэг юм шорт подолк өгдөг бол Японд нэг юм нэмгээ усан одоо дээр үд өмсдөг байсан. Одоо манайхаар тэрлэг шиг хувцлах юм байл л тий. Тэрний одоо тий кимоногийнх нь нэмгэн хувилбар гэсэн үг юм лээ. Тим мөхчдөг. Тэгээ нэг бүс мөстэй тэр мэрээс сонгоно тий. Энэ авыг тий сонгоод авчдаг. Тэгээ тим юм мөнгөд оруулчингууд доторх цогцлбор гэдэг утга нь болохоор оронгууд яг Японы юм нэг юм кинонд гардаг штэ. Гудамжаар явж байгаа. Тийм гудамжаар явж байгаа штэ. Тээгүүр ингээд бүх юм яатсан юм шиг ингээд тэгээ тэрэн дотор ингээд худалдааны юмнууд, хоол, тэр нархины юм уу бүх юмнууд нь байдаг. Тэгээ тэд нар нь айгу гоё шийдлээ. Гэтэ бүх газар нь ерөөхдөө их газар тийм гэж сонссон. Тэгээд зүгээр нэг ингээд юм тавиад зарж байгаа биш. Яг нэг зүгээр л захтай. Тэгээд ингээд кимоно өмсөж яг ээр үе Японд очсон шиг. Тэгээд дотор бүх хүнсэн кимоно өмсөж байгаа шүү дээ. Ингээд утастай хүн байхгүй. Тэгээд ингээд утастай хүн байхгүй. Тэгээд яг нэг тийм тэр Японд тосгонд ирсэн юм шиг тийм. Тэр айгу гоё юм билээ. Их амар мөнгө өргөө хоёр туулаа бодчих гэсэн юм уу тий? Хононгоо юм билээ тий. Үнийн хувьд л үнэтэйч бас үзчихэл зүйл юм болоо гэж хэлсэн шүү. Бараг буудал шиг байсан шүү. Тийм. Бараг 50,000 зүгээр ороод хоноод гарахад 50,000 болчихсон нэг орой. Тийм. Тэгээд тийм байсан. Тэгэд ерөөхдөө ус мус ч гэсэн 1300 Тийм ус зүгээр өгөхгүй. Зүгээр 500 грамын савтай ус мус чинь л 1000. Тийм тэгээ ус мусаа цэнгэлэх гэж бас баахан мөнгө өгнө. Тийм. Тэгээ уцны нэр гэсэн юм билчгүй. Тэгээ Японы нөгөө арзны юм сони юм хавтгай юм билээ бүх бүгдтэй адилхан. Тэнгүүд битээр чинь бүр цэнэгний өртөл гэж хэлж байгаа. Уцаа зөнгөж чадахгүй. Арздаг чинь нөгөө дандаа буурхийн арздгууд аваад ирсэн. Тэгээ ер нь ингээл юм жижиг сажигнаас гэсэн л ер нь шинэлэг содон бас ингээ гайхацах юм бас амар их юм билээ. Японд хүмүүс арздгаа сайн бодоорой. Ямар ч газар буурхийн ер нь байдаг юм билээ. Тэгэхээр power bank авч явах зүгээр тийм. Ийм арздаг нэг аваад ирсэн зүгээр юм билээ. Тэгээ тэр Германы Wi-Fi дээр байлж байна. Тэгээ аялах чам хүмүүсගේ Wi-Fi. Тэгээ ажиллаж ирэх чам хүмүүс зүгээр нөгөө Солонгосын нөгөө нэг юу ч уртны газрууд чинь нэгсэх буудалтай холболт хийгээд өчтэй шүү дээ. Тэгвэл интернет болдгоор тэрийг юу н авцсан айгу зүгээр юм лээ. Магадгүй Монголд юу Солонгост ямар нэгэн байдлаар онлайн ашиглах шаардлагатай ч юм уу интернеттэй байх шаардлагатай хүмүүс бол тэгэхгүй бол энд явахгүй юм билээ шүү. Ажил дампуурах юм билээ шүү. Тэгээд бас нэг хайрцуулж бодсон юм болохоор яг л Солонгост байдаг нөгөө ханган одоо залуучууд яг мяндуун тийм үү ийм юмнууд бол бүгд адилхан юм билээ. Ерөөхдөө адилхан гэдэг нэг тогтолцоон ч юм уу яг тийм юм ингээд байгаа хгүй залуучуудын гудамж энэ бол ингээд юу гэсэн чинь тэгтээ дээр илүү таалагдсан тэр нэг одоо ханган шиг газар байгаа хгүй. Тэр бүр амар зургууд битээр өгн оролцсон байгаа. Тэр тэгтээ ямар ч эффект байхгүй. Зүгээр яг нөгөө ингээд амар гоё тийм яг нөгөө өнгөний ялгалт нь Нью-Йоркийн нөгөө юм том нөгөө юу юм уу гэдэг шүү. Гүүр гэдэг тэр шиг мөртлөө гүүр мөн ингээд хийгээд тэгээд тэрэн дээр нь гэрэл асцсан доогуур нь ингээд завнаар гэрэл асаацсан. Тэгээд цаанаас нь ингээд нарны басараараа ирмээр санагдсан шүү дээ. Бууж байгаа. Тэгээд тэр бүр амар гоё юм байна. Тэгээд яг нэг чөлөөний эмхтэй бас энд байд юм лээ те. Тэр мөр тэр амар том робот бид нар үзсэн. Тэгээд нөгөө нэг
миний хувьд болохоор өчигдөр Солонгос бол Мёндон, эднийхээ болохоор Шибуя гэдэг одоо тийм залуучтай хотоор нь явсан. Тэгээ би кимоно өмсөж явсан байгаа. Хачико гэх нохоо эднэр идэв шүү дээ. Тэр тэгээд нөгөө том кросс гэдэг нөгөө дөрөв замын уулзарчтай амар том кимогийн клипэнд байгаа гэдэг. Реэжээс тэр бүр амар. Гэтэ зарим юм хүлээснээс илүү жоохон жижиг юм. Өөр эсэн. Тэр хачико нохоо энэ тэр бас зам эднэрийг бол би бүр амар төсөөлсөн байсан. Тэгээ ер нь юмыг бол нүдэрээ идсэн нь бол бас шал өөр өдгөл та. Зурчин зургал хийдэг юм шүү. Хүмүүсийн зураг мургал тэгэл өөр л битэрч өөр гаргах л хаа. Тэгээд нэг зүйлээгээ би өчтөр би нөгөө нэг кимоно нэрний үлээ. Аваасан юм тий. Ямар ч зэрэг өмсөн тэгээд яг нөгөө Солонгосчсан хамбог түрээсэлдэг газар байдаг шүү дээ. Тэнтэй адилхан түрээсэлдэг газар энд байдаг юм билээ. Тэгвэл цөөхөн тэгээд үнэтэй юм билээ. Бараг 50,000 60,000-аар хэдэн цаг түрээсэлдэг. Тэгээд би болохоор манай найзууд маань болохоор энд байдаг учраас чи түрээсэлж нэг авчаач нөгөө яг үндснийх нь үндсний утас ч гэсэн одоо Korean хамбог гэд орчин үед жижүүлсэн кимоно хамбогтай адилхан арай тийм нэмгэн өмсгөжсэн амар ингээд бэлдээ тавьсан хамбог зардсан юм билээ. Тэгээд би болохоор гуталтайгаа бүстайгаа ингээд 3 сет 40,000 гарсан. 40,000 вон авсан. Тэгээд бүхэнгөө дандаа воноор бод. Амар байсан тий. Тэгээд ч ярьж. Эдний нөгөө мөнгөний ар зүгээр 0 нэмэл вонолчтой юм лээ. 10 гэх юм бол манахаар 100, 1000 гэх юм бол манахаар 10,000 ч юм уу. Тэгэл явахаар айгу амар юм лээ. Тэгээд энэ кимоно аваад тэгээд энэ нь болохоор нөгөө арталтаа бид нар ч цэцгэл чадахгүй юм чинь бэлэн цэцэгтэйгаа зориулаад ингээд бүсэндээ тэгээд утсын өмссөн, буцсан цаашаа явсан. Өөр ирэхгүй буцсан цаашаа явд юм лээ. Тэгээд ийм соно модон гутал. Энэ ингээд юм мод. Тэгээд ийм яг голтой үт юм блэ юм соно нөхөн. Маш цаашаа шүү. Ер нь стандарт нөө Азийн юм хуруутай юм чинь нөө эрхэн уруугаа тооцоолоод 4-2 гээд харьцаа нөгөө 20-80 харьцаатай байдаг шүү дээ. Эдний болохоор шууд яг голтой ингээд нөхөр хийжтэй юм билээ. Тэгээ энийг оймстой өмсдөг юм билээ. Тэгээд бас яг хүмүүст илүү зүгээр миний хувийн сонирх бол аврал улсын үндэсний хувьцаа өмсөх дуртай учраас бол худалдаад авцсан бүр өөртөө. Тэгээд би нарийнсан. Тэгээд 40,000 байсан сони хайр гайгүй санагдаа. Яг айгу том байсан өмсгөж бүтэн цаг болсон бас ингэж юм болохоор тэгээд тий өөртөө шингээд гэж ядарсан. Тийм байгаа. За ер нь Японы өнөөдөр битэрий сүлийн өдөр байгаа. Тий одоо ер нь хоолой цай уцсан. Хоолны асуудал. Надад асуудалтай. Хоолны айгу хоолны асуудал жоохон тий. Айгу юм жоохон бурсан бас тэгээд тэд нэр жоохон үнэтэй дүү. Жижиг хоёр халбатал дуусах хоолнор 10,000 гэлээ. Хоёр халбатал хоолны зээгээс хоол ирээд дууссан байсан юм. Тэгээд ерөөдөө өөрсдөө болгож чадахгүй юм ярихгүй бол ер нь жоо хоолны айгу баг иддэг зөв хоолтой хүмүүс юм шүү. Ойр хийхэд жоохон бүрэг мөрөөрөл нэг тийм солонгос гэдэг шиг тийм мактанах цагтай юм бас юм биш байгаа байхгүй дандаа нэг юм эрүүл тийм хоолт юм аашаа. Тэгээд маа зацсан айгуул хоолтой татаагүй хоол айгуу жоохон асуудалтай байсан. Тэгээд бид нэр өөрсдөө бид нар дандаа экспорттой газар хайж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэрээ хэлэхэд айгу порт багтай солонгосчууд чинь болохоор хурдан гэдэг бол солонгос Японы зүгээр яг тэгдүүж магадгүй л гэхдээ зүгээр л жижигэн юм шиг санагдсан шүү. Бүх юм жижигэн байсан тийм айгу жоохон юм гээд эрүүл хоол. Дэлгүүр мэлгүүр ч гэсэн орсон жижигэн, хоолны газар нь жижигэн, хоолцон жижигэн. Тэгээ солонгос хүмүүс амар хөөрхөн жижигэн. Өөрийгөө тавьчихлаа те би ясаа хөөрхөн. За асуух комент нэг яриан дундаа өөх зүйлсүүд маань бол ийм байлаа. Мэдээлэл яг заавал нэг хэлээ даа гэж бодсон мэдээлэлүүд бол ийм байгаа. Асуулт чи уртаар харж байж. Тийм шүү. Хасрэлэрсэн шиг хам. Тийм. Тэгээд нэмэлт мэдээллүүд асуух зүйлүүд бас асуугаар би тэр орхитуулсан зүйлсүүд ч юм уу тийм. Тийм үзүүрийн газрууд бол яг хамгийн эхлээд очтоо болохоор Одайба гэдэг нэг хотод нь очсон. Тэгээд тэр нь бол бас айгүйх Токиогийн төв зуулчаад ихтэй. Тэгээд тэрэндээ болохоор нэг ийм 20-30 төрлийн үзэх зүйлтэй жоохон ингээд тэр хоттой. Тэгээд тэр хоорондоо автобусууд нь бүгд өнгөө явдаг юм лээ. Тэгээд бид явдалтаас жижигэн хэмжээний блогууд бэлдсэн. Дараа нь бас тэргээ үзүүлэх юм бол хүмүүс бас үзээд энийг үзээ юм байна, өнгөн байна гэх мэтчлэнгээр бас мэдээл болох болоо гэж бодсон байгаа. Тэг аялаж явж байхад бас хааца. Муцагнаад байсан.
9 сарын сүүлээр Япон явах аялал байна. Өчигдөр бид хоёр ингээд найзандаа хонцоо одоо ингээд гоё нэттэй. Тийм нэр ингээд Японд ирэхэд тассан ай. Нэг найзуудаа баярлалаа гэдэг. Нэр амар тийм болт юм байна. Тэгэхгүй бид ч өөрсдөө уугуул ирэхэд ч яг хэрэгтэй юм тийм. Тэгэхгүй бол Япон хэлж мэлэхгүй тийм юу бүрхэг хүмүүс ч явсан болохоор индээс гэсэн юм. Солонгос гэрээр ажилдаг амралтаар Япон явж Фужи ууланд гарч үзмээр байдаг. Хинт хандах вэ гинэ. Бид хоёр бол хин гаргадаг Японд байгаа солонгос элчин сайд хандаарай гэж хэлмээр. Тэгээ бол виз бол гаргаж баргадаг тийм хүмүүс бол биш. Зүгээр өөрсдөө л жижигхэн тийм хуваалцж байгаа. Өөртөө нэг ингээ гарсан. Тэгээд жижигхэн жохон ингээ туршлагатай хүмүүс л байгаа шүү. Бид хоёр болохоор бэд юм уу байгаа мó юм? Монгол байгаа мó гинэ. Бид хоёр Японд байна. Хоёр Солонгос сурдаг оюутнууд Японд байна. Мөн өртөг хэрвээ өртөг өндөртэй улс байна. Тийм. Гэтэ бүр яг бид хоёр шиг ингээ нийтийн тэмрээр яваал ингээл хямдхан ингээл тэгээ химнээ үнэтэй байсан. Тийм. Гэтэ бус нэг зүүн дааз мандсан. Тэднийг бол үнэтэй л тий. Яг бид сайн гайгүй яаж чадсан гэж. Солонгос үнэтэй тий. Манай Солонгос нэг дахин гээл болчиход ер нь ам. Япон хүн юм болов уу гэж бодлоо шүү дээ. Яагаад Япон хувцс өмссөн. Япон. Тий. Япон шүү. Аригато гозаимасу. Яг дуудлага модод. Тэрийг чи өчигдөр чи Японы нийслэл нөгөө хотын залуучдын зүгээр кимонот яваад бол нам хүмүүс Япон гэж утсан. Нөгөө халуун ашаанд хоноход хэд байдаг вэ гинэ? 45,000 байсан. Тэгээ тэр нь яг тий. Эхлээд ороод нөгөөнийг одоо жишээлбэл тэр цогцлбарын бас жижиг үйлчлэг бол хийж байгаа үзэж байгаа. Бас хувцсны нөхс өмсөж байгаа гэснээр бас нэг мөн юм шиг тий 25,000. Тэгээд хоногийн нэмэлт тэгээд арж байгаа. Тэгээд хоноход бас 20 бас ортой хэсэгд нь очиход унтахад бас нэг шүү. Дулаахан яг тийм халуун чулууны тийм өрөө байд юм л яг орж явах нэг юм матрастай. Тэр нь бас 10 жил лонс шиг тийм нэг бөөнөрөө нийлээ унтдаг тийм хэсэг байхгүй. Зүгээр нэг мини театр шиг зүгээр нэг юм массажны нэг хулдаасан сандал дээр нэг ингэдэг зурагттай нэг унтдаг газар. Бид нар шууд тэнд нь өнгөө. Тэгэхгүй бол бас л хөдлөл хөнгөн л тийм. Жохон юм дээр амир хүмүүс. Баг дээр нодо хоолой газар мазар бол ус өгөөж гэлдэг бол тэгэл дахиад мөн. Бид тэр амир гоё нөгөө тэр хашаа нөгөө гадаана гоё. Тэр од хараал нөгөө од нэг байгаа хашаа мэдэн штэ тэрэн дотор ингээ гадаа тэнгэр хараал гадаа гоё байсан тийм. Тэгээ бас амир гоё тийм коллагентэй юм уу гэж байдаг гэсэн л. Тийм. Айгу янз янз олон байдаг гэсэн. Тэгээ бид ямар ч байсан. Гадаа дээр суух мэдрэмж гойсон. Гадаа халуусанд авшаан дотор 9 сарын сүүлээр Япон явах аялал байна уу гинэ. Бид хоёр бол ингэж юу яахгүй багийн аялал маяллаар л угс ингэж авч явахгүй. Тэгтээ энэ виз жоохон гаргасан жоохон туршлагаа бол мэдээж ингээ хуваалцсан. Тийм та бүхэн ингээ асуух зүйл ч юм уу те жижигхэн юм зөвлөгөө авах ч юм уу бас жижигхэн тийм туслах зүйл дээр бол тийм хэмээр бид хоёр фэйсбүүкээр холбогдож тийм юм мэдээлэл. Яг бид хоёрын зүгээр хүмүүст туслая ч юм уу те одоо яг одоо жишээ нь явах гээд байгаа мөртлөө ганцаар явахаас айж байгаа ч юм мэдхгүй хүмүүст яг одоо л ингэ ярих зүгээр бодож байгаа зүйл хэвгүй бодоод хэлцээ. Зүгээр манай найзууд гэсэн энд байгаа. Тэгээ бид хоёроос Солонгос байгаа учраас тийм холболтуудыг бас хийж өгöd аль талдаа хэрэгтэй тийм юм хийдэм билүү гэж бодсон. Зүгээр яг манай найзууд гэсэн энд сурж байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа. Тэгээ бид хоёр хүмүүсийн ийш ингээ явуулахаар тосоод аваад бас гайд хийгээд явахаар ч юм уу тийм хөө систем байвал бас айгу зүгээр юм л аль талдаа хэрэгтэй. Тэгээд баг зартлаар тэгтээ мэдээж гоёор л явуулж чадахгүй шүү дээ. Бид нар ч өөрсдөө оюутнууд юм чинь тэгэл нийтийн дээрээ дагуулаад явна. Тиймхүү системээр явуулаас хүмүүс хэрэгтэй юм болов бас баг зартлаар. Тэгээд арай нэг баг зардал ихээс гадна ингэж явах айгу тухтай. Тийм өөрөө дураараа яг хүн болгоны тухтай гэдэг үгийг харах үнцг нь өөр ах л та. Зарим хүмүүс бол нэг гоё хацаа багтай, гоё буудал тухтай гэж боддог. Миний бодлохоор нэг хүнээс нэг тийм дарамт багтай. Тэдээс хэдийн орон тийшээ яв энэ тийг худал одоо энийг нэг тийм дарамтанд байгаа яг би тухгүй гэж үздэг. Тэгээд найзуудтайгаа ингээд өөртөө явахаараа үзхийг хүссэн юм аа, эдхийг хүссэн юм аа, амармаар ойшоо шуугаад амраад тий. Дэлгүүр ороод дуртай маагаад идэх ч юм уу, хоолны газараа хар заржаа сонгох ч юм уу, тиймэрхүү байдлаар эрхчлөөтэй байгаа нэг тухтай санагдсан. Онгоц буудал хэрлээд ер нь бол зардал хэлсэн би та хоёрын зардал хэлсэн би гинэ. Тэр чи их айгу хийсэн. Онгоцын зардал 350 бас хоёр талтай. Бид тэр бол буудалд мөнгө өгөөгүй. Нэг шөнө болохоор савнд халуун оршинд хоноод, нэг шөнө болохоор найзандаа ингээд хонцсон байна.
Зардлын үед бол бид хоёр гэхдээ айгүй хэмнээд метронд гэхэд бараг 2-3 өдөр 100 мянга өгсөн. 100 мянга өгсөн. Түн метронд ч бид хоёр такси мөсөн суугаагүй автобус метронд бол 100 бол гарцсан 2-3 өдрийн дотор. Тэгээд үзүр үйлчлэгнүүд ч угаасаа бүгд тусдаа үнэтэй. Яг одоогийн байдлаар бид хоёр бараг нийлээд 700 мянган төгрөг өрцөн ба. Тэгээд 800 мянган вон өрцөн ба. Төгрөг швон өрцөн. Та нар яагаад нэг хоёр юм суугаад байгаа? Тэгээд хэмзэг тийм. Яг гоё юм гэсэн чинь сейл зарласан байсан тий. Тэгээд их худалдаж авах л дээ. Гэтэ зүгээр яг нөгөө Forever 21 H&M Uniqlo нар энд бүгд байсан. Гэтэ Монголд Солонгостой бодвол арай гоё загвар сайтай. Сонголт ихтэй хямдраад 6-7 мянга болчихсон. Тэгэхээр шунал хөдөлт юм билээ. Тэг юм бас зөрүү байсан тий? Хөөрхөн. Тий. Надад таалагдсан юм юу байсан бэ гэсэн чинь Солон Япон хүмүүс жижиг. Хувцад бүгд жижиг. Надад яг таараад. Нэг таардаг. Солонгост би хувц авахаар нөгөө зарим хувц нь SS мод гэсэн нэг тийм томдоод байдаг байхгүй юу? Таарад байгаа юм шиг мөртлөө зарим хэсэг нь одоо урттаа ч юм уу тий. Энэ дагуу бүх хувц надад амар гоё таарад амар таалагдсан. Баян биш бол зад шопингдаа л явах. Зад шопингдаа л явах. Өөр асуулт байна. Өөр байхгүй. Ер нь зарласан соогоос виз яаж визний талаар жижигхан ихэнх болсон мэдээлэл байгаа. Тэнд хадгалаад өгдөөж болохоор ягаараа бүр нарийн ширийн ч юм уу за ер нь тиймэрхүү яг визээ ер нь өнөө маргашгүй мэдээлж байгаа ч юм уу те. Тиймэрхүү зөвлөгөө авах хүсэж байгаа хүмүүс байвал бид дээр фэйсбүүкээр холбогдоод асуугаарай. Тэгээд сая лайвныхаа ихэнд ерөнхийдөө бол нэлээ шаардлагатай өгсөн. Тэгээд Солонгос сурдаг хүмүүс бол яг Монголоос мэдүүлжсэн гэж би сонсч байсан нэг хүнийг Солонгос дахь банкны баталгаа Монголд өгөөд. Гэтэ заавал тэгж олон ажил удахгүй Монгол бас таах. Яг ажилтаа хүмүүс бол Монголоос мэдүүлж болох л. Тийм биш бол зүгээр нөгөө чунгааг биш ангууг Хонго хоёрын дунд байрлах нөгөө Японы хэлчин байгаа шүү дээ. Тэндээ материал өгчөд болно. Солонгос сурдаг болохоос визээ Солонгосоос мэдүүлэх үү? Болохоор л гэж байгаа юм шүү. Тийм. Ер нь бол нөгөө дансны гүйлгээ худалдаа чинь дандаа Солонгос дээр байгаа учраас Солонгосоос мэдүүлсэн дээр. Яг тийм юм болсон юм. За тэгэл битэрийн хувьд бол ямар ч хэлж өгье гэсэн мэдээллүүд маань ийм байгаа. Одоо очиод ерөнхийдөө жоохон бас завгүй. Битээ бас хагасамжсын хоёрт бүтэнсэнд манай дараагийн аялал 12-д аялал байгаа усан парк. Тэгээ тэрэн дээр бас нэг юм хэллэгээд нөгөө дуртай хэлчихье. Бүртгэлээ 20 хүнгээ хаацсан байсан чинь хүмүүс аяг чат бичээд нэмж бүртгэл хийгээч гэдэг байгаа. Тэгээд битээр юм шиг. Тэгээд 8 сар маань дуусаад одоо ингээ халуун маань дуусж байгаа болохоор бас ингээ устай холбоотой өөс аялал хийгээд бас амлцсан байсан. Дээрээс бас хүмүүс бас их асуусан. Тийм болохоор энэ удаагийн 8 сарын аяллаар усан спортын аялал хийж байгаа бөгөөд энийг одоо 20 гэсэн чи бас хүмүүс айгүй их яагаад юм жоох авч байгаа юм гээд тэгээдсэн. Тэгээ битээрээс автобусаа тооцоолоод тэгээд нэмэлт төлөвлөлтөй байгаа. Одоо хүнээ ерөөхдөө нэмэлт төлөвлөлтөй болохоор та бүхэн маань явах хүмүүс байл холбогдоорой. Тэгээд бас хүнээ бас амар их 20 мороор болох гэж нэмэхгүй. Тодорхой хэмжээний тэгээд холбогдоорой гэд бас хэлчихэр хэцүү интернет авахгүй. Тэр оройс маш интернетэд авахгүй. Одоо ингээд гэрээсээ гарч юм бол нет байхгүй. Маргааш л битээр нэг хүн шиг нэттэй. Солонгос очиод нэттэй болоод ямар ч холбоорнаа гэж байгаа. Тэгээ 9 сарын сүүлээр сая Япон аялал байхгүй гэжсэн. Битээр бол түрүүлсэн Япон аялал байхгүй. Харин Чусокоор 9 сарын 21-ээс 10 сарын 1 хүртэл 100 өмнөд Азийн аялал зохион байгуулж байгаа. Тэгээ Азийн 5 улс байгаа. Тэгээд баг маань өргөдөл бүрдүүлсэн 21-нд гарна өөдөө бид бүгд тэгтэй захиалж байгаа. Тийм бид нар ингээд дараагийн тэр аялал маань дараагийн өвөл чинь цагаан сар чинь 2 сар л 1 сар л байна. Цагаан сараар хийх төлөвлөгөөтэй байгаа учраас бас бидний энэ удаагийн аяллыг хараад санхүү болон цаг хугацаа өгсөн хүмүүс маань бэлдээ гэсэн ерөөхдөө дээр байт юм а. Тэгэхээр бүх юм сарын өмнөөс хийгддэг болохоор хүмүүс маань тэгэхээр одоо жишээлбэл 1 сарын тэр хацаа явах гэвэл 12 сарын ихээр бүртгэл нь ихлэ бүх юм мөнгөө бүр хурааж аваад бүр тэгдэг болохоор тэр зүйл дээр хэрвээ бүр шийдсэн хүмүүс судалж болно тийм учраас тийм үгээс ямар ч аялал дундаас яг тодорхой хэмжээний нийтээ бол мэдээлэлүүд өгөө учраас 10 сарын маань аяллыг бас хараад цагаан сараар бас ингэж явъя да гэсэн хүмүүс маань 12 сар хүртэл санхүүгээ тооцоолоод бэлдээрэй гэж зөвлөмөөрэй. За тэгээд ер нь бол бит хоёр маань ерөөсөө ингэ нэг завтай ерөөсөө зүгээр суухгүй байгаа шүү. Японч үл тайдтэй Солонгост ихээр нь халбар. За тэр нь болохоор пэйж хаяг дээр дугаарууд байгаа угаасаа. Солонгос сонирхолтой нацаа пэйж дээр битэрийн дугаарууд байгаа болохоор ороод харцаарай гэж хэлмээрээ. Тийм. Тэгээд яг бид чинь оюутнууд очиод 1-2 сар тэгэл завсаргүй ажиллаад олсон мөнгө ингэ дэвтэрж үргээл дахиад 2-3 сар завсаргүй ажиллаад тодоочод үрдэлээд
Магаш одоо л өнөөдөр суугаад магаш үл 10 Маргааш шууд 10-аас ажилласан. Тий, ямар ч сан Японы виз мэдүүлсэн байхад бас ийшээ өөр явах байгаа би. Тий, айгу нэмэртэй байдаг гэж сонссон болохоор бид хоёр бас тэр айгу тэр бас амар их бодож Япон руу ер нь бас их зүтгэсэн байгаа. Тэгээд ямар ч байсан бид хоёр ингээд жоохон ч гэсэн ингээд нэг таатай нэг жижигхэн ч гэсэн аялал хүргэж гээд тий. Ингээд ерөөсөн ингээд аялал бас солонгос нэртэй амьд цай группийн аяллыг бас засварчихгүй гэх шиг хичээгээд ингээд явж байгаа. Тийм учраас ингээд баярлаа. Аяа гэж. Ямар ч гэсэн тэгээд хүмүүс заримдаа тэгээд энэ аялал зугаалал явуулдаг яасан мөнгөтэй тэгээд жоохон хүмүүс тэгээд маргааш очиод өглөө 10 цагаас орой 10-д ажилтай. Тийм л байна. Гэтэ яг ажиллаад мөнгөө өрхөн тийм хайрын зүйл биш. Тэрийг хүмүүс ч хэлмээр байна. Та цаг зав бүх эрүүл мэнд бүх юмаа өрөөж гаргасан тэр мөнгийг хадгалаад яах юм бэ? Өгтөө аваад явахгүй шүү дээ. Тэгэхээр дурсамж та өөртөө өрөө залхуу хүмүүсийн юм илүү чухал байгаа болохоор тэрийг бас ойлгож хүлээж аваарай л гэж хүсье та тий. Тэгээд гайхав тий. Манай монголчууд бас амар хэлмээр байна. Хэдийгээр хэцүү ч гэсэн ажил завж байгаа ч гэсэн заал өөртөө аялаараа гэж зөвлөмөр байна. Тэгээд магадгүй өөр нэг аялал дээр үзэж байгаа хүмүүс мань таарлах байх. Тэгээд тэр үедээс бүр илүү асуугаад ярих юм бол нээлттэй ярилцах боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгээд 26-ны аяллаар ирэх хүмүүстэйгээ уулзлаа баяртай. За баяртай.